Хүүхэд мэт жаргалтайгаар нүдээ анаарай. Яг энэ мөчөд оюунд тань эргэлдэж буй бүх зовнил бодлуудыг түр орхиод амьсгалаа зөөлөн ажиглаарай. Өөрийгөө амар амгалан үзэгсэлэнтэй ногоон төгөлд зогсож байна гэж төсөөлөөрэй. Агаар нь цэвэр, салхин намуухан, бүх зүйл тайван байна. Танаас жаахан зайд нэгэн бяцхан хүүхэд тоглож байгааг анзаарлаа. Магадгүй 5 эсвэл 6 настай л байх. Тэр хүүхэд хөөсөөр бөмбөлөг гарган тоглож байна. Инээмсэглэн баяр баясгалаар дүүрэн харагдана. Тэр хүүхэд тань руу эргэж харлаа. Тэр мөчөд та ойлгов. Энэ бол та өөрөө гэдгийг. Түүний нүд гайхсан хэрнээ гэрэлтэж таныг хараад баяр хөөрөөр дүүрэн нэмсэглэнэ. Та түүний гинэн цайлхан сэтгэл, шавхагдашгүй дотоод нөөц бололцоог мэдэрч эхлэнэ. Та түүн рүү зөөлөн алхаж очоод өвдөг дээрээ сүхрэн суухад тэр хүүхэд гүйж ирээд таныг чин сэтгэлээсээ тэврэнэ. Тэр тэврэлд таны бүх аз жаргалтай мөчүүдийг эргэн сануулгах мэд дулаан мэдрэмжийг төрүүлнэ. Та түүний нүд рүү харахад энэ бол таны нүд гэдгийг ухаарна. Өнөөдрийг хүртэл энэ хүүхэд таныг дотроос чинь харж чимээгүйхэн ажигласаар ирсэн. Хүүхэд танд хөөсөн бөмбөлөг өгнө. Та хоёр хамтдаа тоглож инээлтэн гайхамшигтай цагийг өнгөрүүлнэ. Хэдий амьдралд олон сорил өвдөлт байсан ч энэ эрхчлөөтэй аз жаргалтай хүүхэд бол та өөрөө гэдгийг та гүнээ мэдэрнэ. Тэр хайр хүрэм сониуч гинэн цайлган жаал таны доторх гэрэл юм. Та түүнд хэлнэ. Чи ямар хайр хүрэм сониуч нандин бэ гэдгийг. Чи ямар их авьяас гэрэл дотроо агуулж байгаа гэдгийг. Чи хичнээн олон хүний амьдралд нөлөөлж үн цэн бүтээж байгаа гэдгийг. Нөхцөл байдал амьдралын туршлага таны бодол харах үнцгийг өөрчилсөн ч энэ гэрэл хизээч алга болоогүй. Энэ гэрэл хизээч таныг орхиогүй. Та түүнд сүүлчийн удаа дулаахан тэврэлт өгнө. Тэр инээмсэглэн баяр хөөртэйгээр холдон гүйж бодлоо. Та аажмаар энэ өрөөнд буцаж ирэхдээ нэг зүйлийг гүнээ мэдэрч байна. Тэр хүүхэд таныг орхиогүй. Таны дотоод хүүхэд амар амгалан аз жаргалтайгаар тантай хамт байна. Нүдээ нээх үедээ энэ мэдрэмжийг хадгалаарай. Одоо өөрөөсөө асуугаарай. Өнөөдрийг би хэрхэн өнгөрөөх вэ? Миний доторх энэ гинэн эрх чөлөөтэй баяр баясгалантай хүүхдийг би өнөөдөр хэрхэн өдрийн турш илэрхийлэх вэ? Түүний инээд сониуч зан амьдралд хандах цэвэр мэдрэмж энэ бүхэн одоо ч таны дотор байгаа. Та түүнийг сонгож болно. Та түүнийг амьдруулж чадна.